Шаасны нэрэмжит улсын клиникийн 3 дугаар эмнэлэгт Америк нэгдсэн улсын зүрхний мэс заслын баг хүрэлцэн иржээ. Эдгээр эмчнэр 3 дугаар эмнэлгийн зүрхний мэс заслын тасгийн эмчнартай хамтран 10 гаруй хүүхдэд мэс засал хийхээр төлөвлөд байна. Мөн мэс заслын бус аргаар 30 хүүхдийг үн төлбөргүй эмчлэхээр болжээ. Америк нэгдсэн улсаас 40 хүний бүрэлдэхүүнтэй ирсэн мэс заслын багийн хамт олон манай 21 аймаг 3 хотоор явж судалгаа хийжээ. Үүний үр дүнд зүрхний олмол болоод төрөлхийн гажиг илрүүлэх зорилгоор зүрхний хотод явж үзлэг хийсэн байна. Энэ 7 хоногт зүрхний мэс заслыг 10 хүүхдэд үн төлбөргүй хийхээр болсон байна. Харин мэс заслын биш аргаар 30-аад хүүхдийг эмчлэх юм байна. Манай засгийн газар энэ төрлийн эмгэг өвчнөд төсөв суулгах нь бүхэл бараг анхаардаггүй гэдгийг эмч мэрэгчлэтнүүд хэлжсэн. Энэхүү гадны эмчнэр Монголын ирээдүй болсон бяцхан өөрсд амьдрал хайрлаж үн төлбөргүй эмчилгээ хийж байгаад тэд талархал илэрхийлж ирсэн юм а. Okay, so there's one cardiac surgeon. Ерөнхийдөө мэдслийн бас аргаар эмчлэх багт маань Mary Porch, Dana Jensen гэдэг Америкийн хоёр төсний эмч байгаа. Тэгээ Монгол талаас бол Дамдын сүрэн гэдэг клиникийн 3 дугаар эмнэлгийн эмч байгаа. Энэ баг маань урд нь бол хамтарч ажиллаж байсан. Тэгээд ерөнхийдөө бол зүрхний цоорхог мэдслийн бас аргаар эмчлэн гэдэг маань судсан дотор гурсаар тэр цоорхог бүглэх эсвэл нарийнтай судасны хэсгүүдийг өргөсгөх тийм юу сэжлүүд байдаг л да. Энэ хэд хэдэн онцлог байгаа юм. Нэгдүгээрт бага насны хүүхдийн зүрхний хагалгааг Монголын эмчнэрт илүү хурдан зааж сургах, тэнд хичээл газар дээр нь сургах. Энэ дээр их ихэнх амжилт олж байгаа. Бага насны ихээр бага жинтэй 2 настай, 1.5 настай. Тэгээл 5 нас хүртэл хамгийн бага. Тэрнээс том хүүхдүүдэд бол тийм асуудал байхгүй. Зүрхний төрөлхийн цоорхоо, тосгор хоорондын цоорхоо артерийн битүүрээгүй цорог гэж хэд хэдэн гажгийг энэ багийнх нь Монголд анхудаа судсан дотор аргаар эмчилж болдог юм а гэдгийг нэвтрүүлсэн. Тэгээ Монголын эмч нарыг энд сургасан ийм гавьяатай. Мэс заслын бус аргаар зүрхний цоорхог эмчилдэг юм байна. Манай орон гадны бусад оронтой харьцуулахад зүрхний гажиг ажил хэмжээнд байгаа ч бага наснд нь эмчилдэг өвчин оройтсон тохиолдол олон байгааг Америкийн нэгдсэн улсаас ирсэн эмчнэр хэлж байна. Энэ уулзалтаар ажлынхаа үр дүн болоод онцлог тал ач холбогдлыг хэлэлцлээ. Манай улсад анх 2003 онд үн төлбөргүй үйлчлэг онцлогоо хийж байсан бол энэ удаагийнх 8 дахь удаагийнх юм байна. Мэс заслын мэргэжлийн багийн хувьд нэгээс 10 насны зүрхний гажигтай хүүхдүүдийг эмчилж эрүүл болгох явдал гэдгийг онцолсон. Энэ төрлийн гажиг төрөлхийн байхаас гадна жирэмсэн их арх тамхи хэрэглэх, хүнд ажил хийх зэрэгээс болдог байна. Тиймээс эрүүл хүүхэд төрүүлэхийн тулд эцэг эхчүүд анхаарах хэрэгтэйг сануулж байна.